Хотчлолын төвшинг тодорхойлох хичээлийг агуулга дэмжих видео хичээл 2. Хотуудын тэлэлт. Хотууд тэлэх нь байгаль орчинд сөрөг нөлөөгч үзүүлдэг. Дагаад нийгэмд тодорхой хэмжээний эерэг нөлөөг бол үзүүлдэг байна. Жишээлбэл бараа үйлчилгээ, байгалийн нууцын үр ашигтай хэрэглээг дэмжих, хүмүүс хоорондын ойр аж төрх, хүмүүс нь хоорондоо ойрхон аж төрх учраас үзэл бодлоо хуваалцаж илүү нийгэмд үр дүнтэй эерэг харилцааг бий болгох, харилцан суралцах, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхдээ хамтын ажиллагааг хамтарч шийдвэрлэх нь илүү ач холбогдолтой гэдгийг ингэж ойлгодог учраас өөрсдөө энэ шин санаануудаа нэгтгэснээр хотууд маань өөрөө ухаалаг тэлэлтийг хийх боломжийг бүрдүүлдэг байна. Ингээд хотууд өөрөө тэлээд мегаполис хотуудыг үүсгэж байгаа нь өөрөө давуу талыг ч үүсгдэг, эсвэргээрээ сул талыг ч үүсгдэг байна. Давуу талууд нь болохоор боловсрал дээд боловсрол судалгааны төвүүд бол олноор бий болно. Ажлын байрны хүртээмж нэмэгдэж иргэд орлоготой болсноор эдийн засгийн боломж нэмэгдэнэ. Дид бүтцэд сайжирсан үйлдвэр үйлчлэгээний байгууллагууд олноор нэмэгдэнэ. Ингээд нийгмийн сүлжээ бий болно. Хувийн болоод жижиг дунд бизнес эрхлэх боломж бол нэмэгдэх. Иймдгээр давуу талууд бий болохоос гадна сөрөг төлөлт тал нь болохоор хөдөөж хувийн үйлдвэрлэл буурдаг. Хоёрдугаарт нь бага орлоготой орлого багтаа иргэдэд маань өөрөө ядуурлын хэмжээ бол өсөх хандлага бий болдог байна. Үйлчилгээний дутагдал мэдээж орлого багтаа ядуу болоод байгаа нийгмийн халамж үйлчлэгийг бага хүртэж байгаа улсуудад маань болохоор энэ хомсдол бий болно. Тэгээд хотод хүн амын тоо нэмэгдснээр хүн амын нягчлал өсөж байгаа холбоотойгоор газрын хомсдол үүсдэг. Гэсэн эдгээр сул талууд бол бас үүсдэг байна. Тэгэхээр эхний даалгавар маань сурагчд маань ер нь хотчлт нэмэгдсэн нь байгаль орчинд ямар тулгымцсан асуудлуудыг үүсгэж байна вэ гэдгийг бид нар Улаанбаатар хотын жишээн дээр тодорхойлоод үүнийгээ энэ тулгымцсан асуудлаас бид нар гарах ямар тулгымцсан асуудлуудаас ямар сөрөг үр дагавар гараад байгаа юм бэ гэсэн үр дагаврыг тодорхойлоод энэ сөрөг үр дагавруудыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ гэдэг арга замуудыг тодорхойлж байна. Ингээд бүгдээрээ дэлхийн шийдэлтнүүд хот төлөвлөлтөө дахин шинэлэг буюу ухаалаг байдлаар шийдвэрлэж чадсан Сингапур, Копенгаген, энэ Куритиба гэсэн эдгээр хотуудын жишээг бүгдээрээ интернетийн их сурвалжаас судалж мэдээд үүнээс бид нар Улаанбаатар хотын жишээн дээр аль аргыг нь авч ашиглавал илүү боломжтой вэ гэдгээр өөрийн санаа дүгнэлтийг гаргаарай. Баярлалаа хүүхдүүдээ.